Гүшүүдээ Монгол Улсын засгийн газраас 2026 оны 3 сарын 19-ны өдөр улсын их хурлд тогтоолт нэмэлт оруулах тухай Монгол Улсын их хурлын тогтоолын төслийг яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэнийг Улсын их хурлын 2026 оны 3 сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж, төсвийн байнгын орооны 2026 оны 4-р сарын 1-ний өдрийн хуралдаанаар тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлц хэсэг хэлэлцүүлгийг явууллаа. Хууль санаачлагч ойрхот орнодод үүссэн нөхцөл байдлын улмаас дэлхийн зах зээл дээрх газрын засгийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, үнэт эрс өөрчлөлт орж байгаа үнийн түвшний өсөлт бий болох эрсдэл өндөр байгаатай холбогдуулан өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох автобензиний гайлын албан татварын хувь хэмжээг улсын хурлаас тогтоосон хязгаарт багтаан тогтоох эрхийг засгийн газарт олгох, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан зохицуултгийх боломжийг бүрдүүлэх зорилгоор тогтоолд нэмэлт оруулах тухай Монгол Улсын их хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна. Байнгын орооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед Улсын их хурлын гишүүн Пүрэв Даваа газрын засгийн бүтээгдэхүүний гайлын албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг засгийн газарт олгож байгаа нь газрын засгийн дайвар бүтээгдэхүүний үнийг бууруулж хуурамч шатхууны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх эрсдэлтэй эсэх талаар Улсын их хурлын гишүүн Алдарч Авхлан манай улсын шатхууны нийт хэрэглээний хэдэн хувийг дизель төрш, хэдэн хувийг АИ-92 автобензин эзэлж байгааг тодруулж, дээрх үнийн өсөлтөөс хамааран аж ахуй нэгж иргэдэд үүсэх хүндрэлийн талаар Улсын их хурлын гишүүн Булган Туяа газрын засгийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийн төсөвт үзүүлэх нөлөөлийн талаар Улсын их хурлын гишүүн Номин хаврын тариалт эхэлж байгаа энэ үед тариалан эрхлэгчид 1 тонн дизель төршийг хэдэн төгрөгөөр худалдаж авах, мөн улсын дизель төршний нөөцийн хэмжээ болон хомсдол үүсэх хэсэг талаар асуулт асууж хариулт авсан болно. Улсын их хурлын гишүүн Бачаргал гайлын албан татвар нь дотоодын зах зээлд үндэсний үйлдвэрлэлийг хамгаалдаг тохируулгын татвар бөгөөд дэлхийн зах зээл дээрх газрын засгийн үнийн өсөлтөөс аж ахуй нэгж ард иргэдэд хамгаалах зорилгоор газрын засгийн бүтээгдэхүүний гайлын албан татварын хувь хэмжээг улсын их хурлаас тогтоосон хязгаарт багтаан тогтоох эрхийг засгийн газарт олгох нь зүйтэй талаар Улсын их хурлын гишүүн Сайн Зориг манай улсын уул уурхай хөдөө аж ахуйн салбарын бүтээн байгуулалтын үйл ажиллагаа нь газрын засгийн бүтээгдэхүүний үн хангамжаас хамааралтай тул тэдгээрийн төсөв, зарлын хэмжээ, хэлбэлцэх эрсдэлтэй байгааг анхаарч цаашид эдгээр салбаруудад ногоон шилжилт хийх асуудлыг төрөөс бодлогоор дэмжих нь зүйтэй талаар Улсын их хурлын гишүүн Булган Туяа дэлхийн зах зээл дээр газрын засгийн үнийн өсөлт манай улсын эдийн засагт нөлөөлөх тул энэ эрсдлээс иргэд аж ахуй нэгжийг хамгаалахад төрөөс тодорхой бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй. Мөн үнийн өсөлт нь төсөвт урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдлын улмаас тодтгол хийх нөхцөл үүсэж байгааг анхаарах нь зүйтэй гэсэн саналуудыг хэлсэн болно. Байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолд нэмэлт оруулах тухай Монгол Улсын их хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих хэсэг асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 63.2% буюу олонх дэмжиж тогтоолын төслийг Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Улсын их хурлын эрхэм гишүүдээ тогтоолд нэмэлт оруулах тухай Монгол Улсын их хурлын тогтоолын төслийн хэлэлцэх хэсэг асуудлыг хэлэлцсэн талаарх төсвийн байнгын орооноос гаргасан санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.